Улс хурлын гишүүд төсвийн хуулиудынхаа дунд толгой нэргэж тоо баримтантаа төрөх боллоо. Улс ерөнхий хэмжээ дотоодын бүтээгдэхүүний хэдэн хувьд хүрэх хэсэг нь математикийн хүндхэн бодлого болсон бол төсвийн хуулиудынхаа зөв тогтолцоог ойлгоход бас бэрх болжээ. Яг иймэрхүү нөхцөл байдал өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаанд ирүүлж эцэст нь Монгол Ардын намын бүлэг ажлын 5 хоногийн засварлага авлаа. Өнөөдөр уг нь Улсын хурлын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн тодтол хэлэлцэгдэж өнөөх болон хасалт таналтын сүүлчийн байдлаар хэрхэн суусан байна вэ гэдгийг олж харах байсан юм а. Гэтэл чуулганы хуралдаанаас өмнө төсвийн байнгын хороо төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсгээ хэлэлцээд оруулж ирэх ёстой байсан ч хуулийн дундаа төрсэн гишүүд учраа олохгүй байсаар эцэст нь завсарлага аваад асуудлыг 5 хоног хойшлуулчихлаа. Аль ч нам эсэл дотор хит хитэн сүрэг хүчин байна. Монгол Ардын намд Нямдарч Хүрэлбаатар нарын гишүүд байгаа бол эслийн бүлэгт уянганаар харин бие дагш талаас Ганбаатар Даавар сүрэн гишүүд сүрсэн хүмүүс олон бий. Ажил хоош татаж асуудлыг ойлгосонгүй гэж бусд нь тэднийг зэмлэж байгаа ч бүх гишүүд санал нэгтэй байдаггүй жишээ нь юм а. Хамгийн гол нь хуулиндаа төрөлдөж тэр дундаа засгийн газраас дахин боловсруулаад өргөн барьсан төсвийн тогтвортой байдлын тухай хууль Улсын хурлын гишүүдийн толгойг гашилгаж байна. Нямдарч гишүүний хэлснээр энэ хуулинд заасан өрийн таазыг 40% барина гэсэн заалт нь 2018 он хүртэл хүчингүй хамаа замбараагүй юм болчихлоо гэж бухимдаж суугаа. Харин хатанд хажуулагдсан халиуны зулцах очтой болсон сангийн сайд Эрдэнэт намынхан гишүүний гихүү засгийн газраа гихүү өдөр бүр үржээлийн асуудлаа тайлбарлах гэсээр өөрөө толгой нэргэж орхижээ. Өрийн хэмжээ 40% байна гэдэг юм чинь 18 он хүртэл үйлчлэгээгүй болгочих. Бүр байхгүй болчих. Энэ сони юм оруулж ирж байгаа үз. Юун дөч чинь угаасаа байхгүй бол. Ийм юм оруулж ирчихэд энийг нэг хурал дэмжих гээд байгааг л би эсэргүүцээд байгаа хүн л дээ. Уулж биш хүн л дээ. Тэгтэл бас нэг л их ойлгомжгүй юмыг л яриад байх юм бид гайхаад. 2010 он төсвийн тогтвортой байдлын тухай хууль маань батлагдсан юм л да. Тэгвэл төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-гийн 4 дээр байгаа 40% гэдэг заалтыг 2014 онд хэрэгжүүлнэ гэд одоо яг Нямдарч гишүүний яриад байгаа энэ зарчмаар л эсрэг яриад байгаа зарчмаар явцсан байгаа шүү дээ. Уг нь бол 2011 онд 50, 2012 онд 60, 2013 онд 50, 2014 онд 40 гэдэг. Тэгээд энэ 40-ыг хангах хугацааг нь бас мөн 4 жилийн хойдолд ингээд тавиад өгсөн байгаа юм л та. Тэгээ одоо энэ хуулийнхаа шаардлагыг нөхцөл байдал маань хангахгүй болцсон байгаа энэ тохиолдолд одоо яах ёстойг нь би ойлгохгүй байгаа юм л та. Уг нь зарлагын ялтын дэд хорог гисчин энэ бүх асуудлын тооцоо судлаад цэцлээд төсвийн байнгын хороо руу оруулж ирэх учиртай байсан юм билээ. Гэтэл төсвийн тодтол оны өмнө өргөн баригдсанаас хойш 16 хоног байхад өнөөдрийг болтол асуудлаа ойлгож цэцлээгүй байгаа нь эцэст нь ийм үйл ойлголцолд хүргэж байна. Уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэсгээ шийдэж байж төсвийн тодтолоо хэлцэх ёстой байсан ч гишүүдэд хуулийг тольсон ойлгомжгүй асуудал үүсснээс үүдэн Монгол Ардын нам засварлага авч асуудал 5 хоногор хойшлолоо. Төсвийн байнгын хороондор ажлын хэсэг ажиллаж байгаа. Таазурсан байгаа тий. Тэгээд энэ 34 баригдсан өнөөдөр 15-6 жил боллоо. 12 хоног. Энэ хугацаанд юм хийж чадахгүй яасан юм бол гэж бодож байна. Тэгээд энэ тэндэг олон ажлын хэсэг байгуулахаар салаа сайднаа бас хугацаа алдна. Яг хөө мэдээж энэ зарлагын дэд хорооноос саналаа оруулаад ингээд очноос хамгийн гол юм бол шийдэгдэх нь бол төсвийн байнгын хороондор шийдэгдэнэ. Тийм учраас одоо энийг хэлцээ гэдгийг шийдъя. Төсвийн байнгын хороондор яриул яасан юм бэ? Одоо төсвийн байнгын хороондор ч гэсэн энэтэй адилхан юм ярина. Тийм учраас хэлцээ гэснээр санал оруулахмаар байна. Хооронд тэр бүх гишүүдэд энэ төсвийн тодтол очсон баг. Зарлагын хяналтын дэд хорооны гишүүд одоо энэ 6 гишүүн бол өнөөдөр бэлтгэлгүй байна гэж яриад байгаа нь 16 хоног бэлдээд өнөөдөр харин өөрсдөө эндээ орж ирээд хэлцүүлгээ хийгээд дүгнэлтээ хөрвүүлэх юм л өс. Тэгэхээр энийг одоо хойшлуулад яа нэмтэр гэдэг бол утгагүй асуудал шүү дээ. Эндээ одоо хэлцээд бүгдээрээ тэгэл явах хэрэгтэй байхгүй. Манай 7 жил хавцсан нэг тодорхойгүй болчихлоо шүү дээ.